Өнөөдөр дотоод траума болон сэтгэлийн гэмтлийн тухай ярья. Надад байсан сэтгэлийн гэмтэл гэхээр ер нь бол хүнд ингээд өсгөөстэй нэг хүнд загнуулах ч юм уу, жанжуулах ч юм уу, тэр нэг юм хүний дотоод хүний өгөгдлөөс нь маш их шалтгаалаад тэр хүний сэтгэл гэмтдэг. Одоо байнга зөөлөн хүнийг те ингээд өглөөл ах юм бол тэр үг нь одоо тэр хүнийг гэмтээдэг. Хүн мэддэггүй байхгүй ингээд өглөөл ах юм бол тэр үгний траума үүсгэн. Тэр траума өглөлтөөс болоод үүссэн траума одоо сэтгэлийн гэмтэл яадаг вэ гэхээр өсвөр наснд те гэр бүлтэй болоод ажил дээр гараад одоо те эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу те нөгөө энийга тэгээч гэд хэлээд ингээ өглөөд ахаар тэр нөгөө хүүхэд насанд авж исэн дарамт далд ухамсарт үлдсэн байдаг. Тэр далд ухамсарт үлдсэн дарамт маань гарч ирээд тэр хүнийг одоо хөнжлөөр нөмөрж байгаа юм шиг нөмрөөд идэх байхгүй. Тэгээд тэр хүн болохоор өнөөдөр энэ хүн л ядаргаатай байна гэж бодоод байдаг. Гэхдээ тэр дарамт тэр өгүүлсэн хүн бол зүгээр чи энийг хийчээч дээ, ингэчээч дээ. Их одоо нөхөртөө дээ чи тэрийг ингэчих гээд нэг юм жижиг юм шиг санагдаад байдаг боловч тэр давтамжтай өглөлт нь нөгөө хүндээ траума болж үүсдэг. Нөгөө талаар бас тэ ингээд өсөхдөө ээж аавынхаа урдаас ингээд нөгөө бодол сэтгэгдлээ хэлэхэд ээж аав нь урдаас нь загнаад тэ нөгөө тэр хүнийг гаргадаг. Тэр хүн чинь нөгөө өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүн чинь тэр нь давтамжтайгаар үлдэгдээд ахаар дараа нь нөгөөх маань тийм сэтгэлийн уур, бачимдал, сэтгэл гутрал болдог. Тэгэхээр яг адилхан амьдрал дээр гараад өөр нэг нэгэн газар тэр хүн ялангуяа гэр бүлийн асуудал дээр дараа нь тэр хүн чинь өөрөө амьдралаа зохион эхнэр хүүхэдтэй болно те. Яг тэрэн дээр нөгөө хүндээ сэтгэлээ илэрхийлж чадахгүй харьцаанд орох юм бол тэр хүний нөгөө траума нь гарч ирээд уур нь хүрдэг те. Нөгөө өөрийгөө хэлж чадахгүй нөгөө хэлэх гэхээр нөгөө хүнийг хүлээж авахгүй байхаар тэр нь уур болоод байдаг те. Тэр уур нь дараа нь өөр юу рууч хөтлөх юм тийм болдог. Тийм байдаг. Өөр нэг төрлийн траума бол ер нь бол траума гэдэг чинь бидний одоо тэр нөгөө далд ухамсарт байгаа л мэдрэмжүүдийг гаргаж ирээд байгаа байхгүй. Бид нар мэдлгүйгээр анзааралгүйгээр нь олон давтамжтай хийчихээр далд ухамсар тэр нь хадгалагдчихдаг. Одоо жишээ нь те би ажилласаа гэрлүүгээ машинаа унаад бариад өдөр болгон явдаг бол яг тэр зам надад нэг тийм сонирн биш. Дандаа л байдаг, дандаа л хийдэг. Тэрийг би мэдэхгүйгээр тэр замаар ингээд анхаарахгүйгээр ингээд энд гэрлэн тохио байдаг, тэнд нэг нүх байдаг, тэгээ энд нэг зогсдог, энэ дээр гацдаг гэд тэр бүгдийг юм мэдэхгүйгээр хийдэг. Яг тэрнтэй адилхан давтамжтай аваад байгаа сэтгэлийн дарамтууд явсаар хагаад траума болоод бид нэр тэрийг өөрсдөө байгаагаа ч мэдэхгүй яваад идэг. Тэрнээсээ болоод өөрөө яг тэр нөгөө болж байгаа. Одоо нөгөө нэг замаар явхад л дандаа гацдаг бол тэргээр ууралдаг бол явах болгондоо уурлаад байдаг. Тэгж явж хагаад дараа нь зам дээр гацах болгондоо тэ түгжрээнд орох болгондоо уурлна. Тэрийг хаанаас гарч байгаа уурыг мэдэхгүй. Гэхдээ тэр хүний амьдрал тэр өдөр 50 л байсан шүү дээ. Тэр гацал 5 минут шүү дээ. Тэгэхээр тэр 5 минутад тэр хүн аль хэдийн өөнд гацдаг юм да гэж бодоод тэрийг өөр тийш нь өнгөрөөгөөд хажуу тийшнтэй сэтгэл дотор тэр уурыг тэр нервтэлтийг хажуу тийшээ тавиад тэгээд явах юм бол тэр хүний өдөр өөр болох байхгүй. Хүмүүс тэгж чаддгүй. Бид нэр дандаа нөгөө далд ухамсартаа эзлэгдээд байдаг. Одоо жишээ нь ийм асуудал биш шүү дээ. Амьдралаараа зүг зүгээр явж исэн хүн гів гинт ингээд нөгөө эхнэрэнтэй би саллаач гэдэг юм уу те нэг тийм асуудал гаргаж ирлээ. Би чамтай тухгүй байна. Тэгсэн тэр хүн гинт уур гарч ирээд байгаа. Тэр хүн тэр нөгөө хүнтэй салхат нь уурлаад байгаа биш. Тэр нөгөө хүн нь өсөж байгаа хүүхэд багт нээж аав хоёр нь салхаас болж асар их хэрэлддэг байсан. Тэр нөгөө салалт гэдэг үгнээс болж уур гардаг. Ээж аав нь нөгөө салахад юу ч хийж чадахгүй нөгөө ямар ч тийм туслалцаа үзүүлж чадахгүй helpless тийм үед байсан байгаа. Тэр үедээ буцаж далд ухамсараар очиод байгаа. Тэр хүний хувьд бол тэр хамгийн том траума тэгсэн мөртлөө тэрнээс хойш амьдрал нэг сайхан болоод явцсан. Тэгэхэд
тэр гаргаж ирээ. Тэр хүний уур дотоод нэг өөрийгөө мэдэхгүй байсан, далд нууцсан байсан арын шингууд гарч ирдэг. Тэгэхээр энийг яах вэ гэхээр энийг ер нь бол гарч ирж байгаа үед нь өөрийгөө л мэдэх хэрэгтэй. Өөрийгөө миний уур хаанаас гараад байна? Миний энэ сэтгэлийн зовнил хаанаас гараад байна? Одоо тэг ер нь бол trauma гэдэг чинь тийм дандаа л ийм эсрэг те хүнийг доош нь татсан мэдрэмжүүд байгаа байхгүй. Trauma-гийн эсрэг нь те аз жаргалтай мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр trauma-гийн бол мэдрээд тэр мэдэрсэн мэдрэмжээ уучлалаар, хайраар, аз жаргалаар хаах хэрэгтэй. За тэгэхээр миний хувьд яасан бэ гэхээр би өөрийнхөө тэр дотоод асуудлуудыг мэдээд исэн байхгүй. Бүр нэг мэдхэд мэдхгүйгээр тэр trauma response-о гаргачаад исэн. Тэгээд яг би энэ гэр бүлээ баллах гэдсэн байхгүй. Хэрвээ би өөрөө өөрчлөгдөхгүй байсан бол хүүхдүүдээ, эхнэрээ энэ босгож байгаа амьдралаа баллах гэдсэн. Тэгээд яг анзаарсан юм нь энэ ааш аран шин хаанаас гараад байна гэд анзаараад яг тэр нөгөө бүлэглэж гарч ирдэг байхгүй. Тэр уур чин бүлэглэж гарч ирнэ. Тэр бухимдал чинь гинт ингэж бүрхэж орж ирнэ. Тэгээд тэр нэг тавгүй байдал чинь ингээд нэг мэтгэд л ороод ирдэг. Тэрийг анзаарах хэрэгтэй. Анзаарахтаа тэрэндээ умбаад ингээд тэрэндээ биш. Тэрийг зүгээр хажуунаас нь хараад тэрийг за ийм байгаа юм байна да. Энийг хойш нь тавьчих гэд. Тэгэхээр энэ мэдрэмжийг надад өгсөн хамгийн том нэг анхаарлыг тэгж салгах мэдрэмж бол чадварыг өгсөн юм бол бясалгал. Тэгээд тэр бясалгалыг одоо миний хувьд бол яаж тэрийг давж исэн гэхээр тэр бүлгэлж байгаа уурын мэдрэмжийг нь авчаад яг нэг юм ухамсартай нэг юм за энийг нэг юм хажуу тийш нь тавьчих гэд тавьчаад дараа нь бясалгал хийхдээ ч юм уу те зүгээр ингээд гадаа нь алхаад явж байхдаа ч юм уу машинаа бариа явж байхдаа тэр мэдрэмжийнхаа үгийг хайж эхэлсэн. Энэ хаанаас вэ? Тэгэл яах чаргагүй л нөгөө хүүхэд байхын гэр бүлээс аав ээжээс авсан. Тэ нөгөө ойр хавийн одоо өсөж байгаа орчноос авсан байгаа байхгүй. Тэгээд тэрний дараа тэр trauma-гаас чинь би гарч өөрийгөө эдгэх ёстой шүү дээ. Тэр эдгээлтийг би хаанаас хайсан бэ гэхээр тэр trauma өгж байгаа хүн маань trauma өгöd байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй. Тэр уурлаад байгаа, үглээд байгаа, жанчаад байгаа, тэ хүүхдээ барьж авч зодож нүдээд байгаа. Тэр хүний тэр үнцгийг бас ойлгох хэрэгтэй. Тэр хүнийг бүр ялангуяа бясалгал хийж эхэлсэн болвол уучлалтын бясалгалыг арьсын өмсөө тэр хүнийхээ дотор нь ороод тэр хүн яагаад байгаа юм бэ гэдгээ орж бясалгал хийх хэрэг. Тэгэж бясалгал хийх юм бол тэр хүний энэ хүн чи өөрөө гэмтсэн юм байна шүү дээ. Энэ хүн чи өөрөө асуудалтай байсан юм байна. Тэрийг барьж чадахгүй байсан юм байна. Тэр уурыг би өөртөө хадгалж чадахгүй нөгөө тэр уурыг өөр тийшээ гаргаж чадахгүй байсан юм байна. Өөр тийш нь тэрийг нэг юм сарниулж чадахгүй үр хөвгтдээ гэр бүлдээ гаргаад байдаг байсан юм байна. Гэдгийг ойлгоно. Тэгээд тэр хүнийг та хайраар, уучлалаар харснаар тэр дотоод далд ухамсарын тэр гэмтэлтэй далд ухамсад хадгалагдсан тэр мессежүүд болон тэр сэтгэлийн гэмтлүүдийг чинь эдгэх эхний алхам болно. Тэгээд та өөрийнхөө далд ухамсарт өгсөн гэмтлийг засаж чадна гэдэг чинь бүх хүнийг хайрлаж чадна, бүх хүнийг инэрч чадна, бүх хүмүүс одоо тэ хүн сайхан ааштай хүн болвол сэтгэлд нь ямар ч тэр муу ааш, муухай сэтгэл гаргах үндэс байхгүй байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар уурлаад тавгүй явж байгаа хүмүүсийн сэтгэл ямар нэгэн байдлаар тэр тавгүй байх үндсийг гаргаад өгцөн. Тэр ааш тэр нэг юм дандаа нэг юм хөмсөг зангитаастай хүмүүс явдаг. Тэр хүний дотор ямар нэг юм болохгүй байгаад байгаа байхгүй. Хүн аз жаргалтай байсан бол хөмсөг хизээч загнахгүй шүү дээ. Аз жаргалтай байсан бол хизээч хүнийг зандрахгүй. Тэгэхээр энэ сэтгэлийн эмгэгийн маань уг нь таны далд ухамсарт байгаа. Тэрийг та өөрөө бодож тунгааж, анзаарч эхэлнэ. Тэгээд тэрийг яаж
тэрийг хаанаас үүсэлтэй вэ? Хинээс үүсэлтэй вэ гэдгийг ойлгоод тэрийг бяцлаглалын аргаар тэрийг давж болтноо. Тэгээд энийг давахын ард хайр байд юм аа. Уучлал байд. Инэрхүү байдгийг шүү.